эсхий түүрхтэн үзүүлж байна. Түүх ихтэй сум байна да ах минь. Яа тийм манай энэ алтан бол түүхэнд орсуулын үлгийн нутаг алтан үлгийн. Монголын хэмжээнд иргэд энэ жил жоохон цастай, чочор хүүтрэлтэй нийлэн жил болж байна Тий. Бол нэг даваад нэг гайг одоо нэг туулчул иргэдлийн цас нөгөө нэг эрчилийн бас нэг сайхан өнгөнд бас нэг ногоо цагаа урахад Харин эргээ буян болдог тий. ааха. Тэгээд өвс ижил байгаа сайхан бэлдээр нэг даваад туулчул тийсэл гарчвал одоо энэ малчин төв юм байна. Бас амаргүй дээ тийм маллаад ингээд гарах малчин хүн юм болох ухаан. Халуун гүйд нэг сүржил явдаг. Өдөр цөнгүүд одоо хөдөлмөр зүтгэж явдаг хүмүүс шүү дээ тийм ээ. Тий. Жилийн дөрвөлөлт. За энэ газар нутгаа нэг сайхан танилцуулаач. Эдгээр байг. За манай энэ гэдэг газар байна одоо. Сэлэнг аймгийн алтан булгийн цөх 3 дугаар багийн харьяа. Алтан булгийн Хераны гол гэж ийм газар. Хераны гол гэж одоо энэ манай түүх дурсгалтай сайхан уулын ус наашаа орж ирсэн Херан гол гэж манай энэ ардуур урсж байгаа. Хераны гол. Их нь одоо хаанаас авдаг гол гинэ? Манай энэ Херан гол чинь үгүй шууд урдаас орж ирж байгаа энэ уулынхаа уулын гол аахгүй. Тэр одоо мантай. Тий тэндээс наашаага орж ирдэг тий. Ингэж орж ирээд тэгээ Оросын холбооны улс руу энэ бургасаар дагаад ингээ Оросын холбооны улс руу гарч байгаа. Энэ хил инүүхэнд байгаа. 500 м өрөхгүй газар. Тий одоо энэ ардл чинь тэгээд Оросын холбооны улс. Хөдөр сум байгаа. Ингээд уушаа ерөө. Ерөө. Уугуул нутаг одоо аав ээжүүд аль нутгийн хүн байна? Манай ээж аваа хоёр хоёлаа хөвсгөлийнх. Манай бол хөвсгөлийн Баян зүрхийн хүн. Манай ээж хоомор нутгийн одоо Баян зүрхэн дарахад баруун отог гэж явдаг ш. Дарахад. Тий. Агар хайрхан, агрын сайхан ээж гэлээ. Манай ээж болохоор игүүрээ уулган голын хүүхэд. Тий аав хоёр маань Дамдаа аваргын нутаг. Дамдаа аваргын нутаг. Тий нэг голын. Уулган голоос ч улсын цолтой бүх 14 бүх байдаг ш. Монголын төвөнд. Нэг голоос одоо нэг аймагаас гэж ярихгүй бүр аймаг дотор ороод нэг голоос улсын цолтой 14 бүх төрсэн байт юм лээ. Хөвсгөл гаралтай юм. Хөвсгөл гаралтай. Энд 70 онд энд илгээлтийн эзэнгээр манай ээж аав ирэл тэгэл энд би Хераны голд алтан булгад маллаад Хераны голдоо тэгэл. Энэ төрс юм. Энэ төрсөн. Энэ нутгийн нуухтай. Одоо тэгээ маллал. Би өөрөө залуугийнхаа сайхан өөрийнхөө түүхээс сайхан дурдаж. Би энэ сум орон нутгадаа сургууль соёл төгсөөд алтан булгийн үе ажихын техникум мал зүйч, малын эмч, зоо техник авсарсан мэргэжлэр 89-с 92 онд яваад төгсөө тэгээд ардын айрамд очиж нэг малын эмчээр ажиллаад тэгээд 95 онд хүрж ирээ. Тэгээд мал дээр одоо хүртэл мал яг завсаргүй малаа дагаал явж байгаа. Ардын айрам гэж зэрэг үү? Тий ардын айрам зүүн баян 2 жилийн. Тэндээ очингуудаа давхар. Тий тань мэргэжлэрээ тэнд ажиллаж байгаа. Тий. Тэгээд наашаага үрж ирээд эндээ. Зүүн баянчдаа Монголын одоо урд тал руугаа нэлээ хүчний юу байгаа. Бас л төв болгож одоо юу шүү дээ. Тий бас л зүүн баян цэргийн алуу хаасан хүмүүс бас гоё л ярьдаг байлаа манай ахнар. Манай хаттан муу зүүн баянгийнх. Би цэрэг багтаа ханыгаа авчихсан тэгэл энэ чигээрэл. Бага. Цэргээс халж ирээл сумандаа. Тий сумандаа үрж ирээл тэгэл. Амьдралынхаа гараад ямар ажил эхэлж вэ? Цэргээс ирээл. Би шууд аав ээжийнхээ юун дээр тэгэл маллал. Одоо танаас чинь ямар өхөр явж байгаа? Фермийн үйлдвэр. Тий манайх. За энэ талаараа танилцуулах хэдэн он даах юм бэ? Энэ фермер бусад юунаас ялгаа нь юу вэ? Тэ? Ямар үйлдвэрийн мал байна? Бусад малаас бас ашиг шим нь ямар аш тустай вэ? Би бол энэ мал хугацаанд урд нь бол яг л нэг малыг бол айтайхан шиг сайхан маллий тэгээ тоо толгойг нь өсгий гэж явсан. Тэгээд өссөн манай мал өсөө тэгээд сүүлдээ хит их болоод ирэхээр би өөрөө малын эмч зоо тэгж юм болохоор шилэн сонголтыг хийсэн. Тэгээ би Казакын цагаан толгой сэлэнг үйлдвэрийн малыг
голчлон авч үлдээ. Тэгээд мах сүүний хосолсон чиглэлээр тэгээд нэг фермерийн шахуу мал цуглуул аваа шилэн сонголт хийгээ. Тэгээд бас юу асан бас хүнсэндээ жилд нэг 20-30-аад хүр нядлаад энэ сум орон нутгийнхаа цэцэрлэг яашил махын нийлүүлээд өгчдөг. Тий. Казаки халдсан тал. Тий. Тэгээ сэлэнг үйлдвэр хоёр хавсарсан. Одоо тэгээд би нэг одоо Монблаар тэгэл сонирхоод байгаа. Энэ сэлэнгийн халдсан одоо ашиг шимэн одоо юу вэ? Ашигсан хосолсон мах сүү хоёр. Махны гар цай. Тий, махны гар хамгийн гол нь тий сүү яг өөрийнхөө юугаар болгоор нь мах их ариун байдгийг. Тэсвэр хадуужил сайтай. Хүүтэнд бол тэсвэр. Тэсвэртэй. Нэмний бол нэмэхгүй. Нэмэхгүй. Тэгээ нэмнээ бол тийм хэрэглэнэ гэж байхгүй. Ер нь малчин хүн одоо малаасаа цалиа авна шүү дээ. Тэгэхээр малын юм одоо бас нэг юм эдийн засагт хэрэглэлтэй мал аж ахуйг одоо бас бий болгоод явах нь их чухал байна. Харин тий. Одоо сүү гарцтай бол эргээл нэг малч эргээл нөгөө малынхаа өвс хийжэл амьдралаа зарцуулна шүү дээ тийм ээ. Харин. Тэгээд одоо энэ бас хажуугаар нь энэ малын түүхийд бас жоох үн ороод өгүүлээ. Харин түүхий одоо бас үнгүү хэцүү байна бас бид нэрээ. Одоо тэгэл тэр ч одоо сүү намрын нэг хавар нэг ямааны ноолураараа нэг хитэн төрөг олж авна. Тэгээд намар нэг цагаан идэгээ борлуулж нэг хитэн дөргөний юу олж авна. Тэгэл тийм л байгаа ш. Одоо айр шир ямар ч үнгүү болчлоо. Залуу малчд жоох нэг ховор болоод байдаг. Гэхдээ нүүдлийн одоо энэ соёлыг тээж яваа хүмүүс бол яхахгүй малчин хүмүүс л байгаа шүү дээ. Энэ малчин ард түмнийг л одоо тулгуурлал Монголын ахуй соёл нүүдэл өөр оршиж байгаа тийм ээ. Тий. Энэ бол өөр бас уцаж үгүй болохгүй маа. Гэхдээ би их олон газар бас явж үзлээ. Олон ч малчтайгаа суулзлаа. Тэгээ яг энэ залуу малчаа юунаас ховордоод байгаа юм бэ гэхээр залуучууд нөгөө мал маллах их дургу болоод байгаа юм бол биш юм байна л да. Малчин хүн өөрөө орлогогүй байгаад нөгөө арь шир ноос нь одоо нэг жалгал дүүрэх гэдэг нь шүү дээ. Бараг дүүрээд нь шүү дээ. Үнгүү бодвол. Тэгэхээр энэ өөрөө нөгөө талдаа бол бас ингээд их ярихад бас хэцүү те. Энд чинь өөрөө бас нөгөө талаар өв соёл устдаад байна л да. Нүүдлийн мал аж ахуй гэдэг нүүдлийн соёл мөр. Энэ мал аж ахуйг дагаад тэр Монголын ёс зан шил энэ хотон тал ерөөсөө байдаг. Цэлэнгийн халдсан бол ер нь бол мах сүүл үү? Тэг мах сүүний чиглэлийн. Мах сүүний чиглэлийн. Тэгээд одоо нөгөө казаки халдсан болоод хүүтэн дэсвэртэй. Хогоргийн улаан Монгол гэдэг. Мал дотор нэг яг энэ үйлдвэр гэдэг маань нөгөө яг цэвэр цусны юу болохыг одоо хэлж байгаа үст. Тий. Яг л эхний төлөөрөө гарч ирж гинүү дараагийн энэ яг бол энэ манай сэлэнг үйлдвэрийн хөр казагийн цагаан энэ орон нутгийн яг манай энэ сэлэнг аймаг зогцсон хөрөлтэй. Тэг яг өөрийнх нь одоо юуны яг үйлдвэр нь. Энэ тэрнээс биш одоо сүүний чиглэлийн хар тарлан одоо энэ талын улааныг бид нэр ингээд одоо эрлэжлээд одоо ингээд үржүүлээд хийгээд ахаар хоёрын хооронд болчиход байгаа юм л да мал үс ноос хялгас тэр одоо байгалийн юунд нь шалгаалт нь миний хувьд л бол тэгж боддог ш. Ер нь мал эрлийз байснаас ер нь яг л өөрийнхөө яг үржлээрээ үйлдвэрээрээ л байвал сайн болоо гэж би тэгж боддгийг. Өнөөдөр та бидний энэ сууж байгаа энэ бол ерөөсөө малаас гарч байгаа буюу аргал байгальд ургаж байгаа буюу ургамал. Тийм ээ. Мал ирлээс болоод ирвэл энэ ч гэсэн бас чанар алддаг. Давхар. Тэгнэ. Одоо нэг тижэл идэл ургамал гэдэг юм. Энэ өөр нөгөө талаар бол одоо ингээд малын хэвтэрч болдог. Байгалыг бас нүүрэ борддог. Айл өртийн өөрөө гал голомт болдог. Утаагаар нь өөрсдийнхөө заяа төргөө муу юмаа арилгаад домждог. Тийм биз дээ. Малаас хаях юм байна уу? Байхгүй. Энийг өнөөдөр хэн хаяхгүй явна? Хэн хаяад байна гэдэг асуулт байна л да тий. Малчд бол хаяхгүй явж байна. Мотуу газар энийг хашаа барьж тийм байл шүү дээ. Хөрзөнгөрөө. Давхарлаа тий. За. Модгүй газар өнөөдөр тал суусан аргалаа төлдөө нэг ч мод гэдгийг ганцхан мод байсан шугуусан тэр заг модыг мөчийг хуглахгүй хүртэл ингээд нөгөө гоё явдаг юм байна. Модтой газар нь модод төлөөд бас яваад байна.
Тэгэхээр мал гэдэг зүйлийн ингээд бүрэн ашиглаад ингээд явж бүрэн боломжтой байгаад л дээ. Бүрэн ашиглаад ингээд. Энэ мал гэдэг юм чи юус яах аргагүй бидний эрүүл мэндийн холбоотой юм байна. Энэ Монгол улсын тусгаар улс орны өв соёл нүүдлийн мал аж ахуй гэдэг нь маллыг дагдаг юм байна. Мал вэжиж бид нэр өнөөдрийн нүүдлийн соёл ярих юм байна. Тэгвэл мал дотроо таны саяны хэлдгэр чанартай мал аж ахуй хэрлийз биш. Яг л тэр нөгөө чанараараа тэр Монгол мал. Янгот тэр Монгол өхөр байна, Монгол сарлаг байна, Монгол адуу байна, Монгол тэмээ байна. Тэр Монгол хүн байна. Монгол өв соёл, зан заншил, өв хаан байна. Энэ бүгдээр сайхан монголоор байгаас л зүйл. Энийг л алдаж болохгүй байна. Тийм ээ. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Одоо ингээл аав ээжтэй ч юм ингээд нэг юм бодож явдаг юм байдгүй. Тэрийг нэг бас нэг хийчих байстэй гэдэг амьд байна. Харин тийм бас нэг амт сэрүүн байхад одоо тэр үед морь тоол байдаг байлаа бид нар. Одоо энэ сайхан машин тэрэг сошиал ийм сайхан тэр одоо би боддгийн штэ. Ээж хоёрыг би одооных шиг юм унах унаа машин тэрэг хурдан зам харгуу хөгжсөн бол би ээж хоёрыг аваад дутагдсан л хийдэд очиод байсан тал гэж. залбирсан онгод тэнгэртэй холбоотой олон ястан өнгөстөн минь нүцээ таныг дээрээс тэнгэрээс харж ил байдаг. Аав ээжийнхаа нутагт та яваад очиход тэнгэрээс нөгөө мэлмэлээ төгөөж ийж явдаг. Би энэ байхгүй сүнсэн нүхэл гэж үү. За. Тэр нь л жоох юм болж өгдөг. Сэтгэл яваа. Багшлах яах вэ? Хүнд ер нь бүх хүмүүс л одоо бас тий байдаг шүү дээ. Дөөдөнд ч гэсэн бас байдаг. Хүн болгонд л одоо нэг юм сүүлд нэг жоохон бодд юм шиг үлээ. Эр хүн чи өөр эмэгтэй хүнээс нулимсаа мэдээ. Сэтгэлдээ нөгөө нэг нулимстай явдаг. Эмэгтэй хүн бол нулимс хийж явдаг. Эр хүн дотроо ингээд нэг их юм боддог тийм ээ. Одоо эмэгтэй хүнтэй нулимс уралдуулаад суултаа юм шүү дээ. Тийм шүү дээ. Дүүн бас ингээд заах бас одоо миний жил орж ирсэн үе. 37 жил орж ирсэн үе. 21 аймаг ингээд бас л энэ нэвтрүүлгийг хийх гэсэн 21 аймаг ингээд яваал исэн баг. За. Яг юу хийх гэдэг юм. Тэгтээ би бас ингээд яваал исэн. Судлах стол гэж яваад исэн байна шүү дээ. Тэгэл яваал. Эцэст нь энэ бүгдийг хийж намайг цаанаас өвгдээс юм түүрэг маань заяа төрөх явуулсан байна. Дутуугийн түүрэг гэж. Тэгээ эцэстээ юм ингээд юм учиртаал байдаг юм байна. Учир нь тайлгдаг юм байна. Тэгээ би 21 аймгийг дуусгачаад 21 онд шүү дээ бүр 21 онд 21 аймаг бүр он монтой бор ингээд тааруулах гэж уралдаж бас бэлгшээж явдаг үлээ дүү. Тэгээд одоо хөх хот руу ороод тэгээд хөвөө шард очоод чаамаа 65 настай даамаар бас өөд болоод. Тэгээд би наашаа зам хүний газарнууд хүн нулимсаа гахгүй дээ. Тэгээд л одоо зам үүдээр хилээр ороод гарангууд одоо миний нулимс их орны газарнууд туссан ч та хамгаалгаа гэдэг хүн ийм л байдаг юм байлээ нэг хатуугаас хүний газар нулимсан орох маш их төвчж явдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл одоо яг энэ төөрөг мал одоо ингэж эхэлсэн дээ. Би боддгийн тэгээд тийшээ яваг бол маань амьд байх юм уу гэдэг. Нэг бол би тийшээ яваад одоо буруу хальмиг тугаамаар нөгөө ч бүр хитрхи туушраад одоо ингэ яваад амьд байх юм уу буруу явах юм уу. Тэгээд шууд жил ороод гахаа жил шүү дээ. Болгон жил гараад тэгээд шинэ жарны хил дээр энэ нэвтрүүлгийг хийсэн түүхтэй. За. Тэрэн дээр дүүн бас жоохон бодож явдгийг харамсаж явдгийг. Нэвтрүүлгийн ивент төгчээр сайхан тал цагаан будаа байгалийн шимийг шингээв. Нэвтрүүлгийн
ивент тэгчээр Trillion Effect компани, эрүүл эко сонголт, Goodwill. Нэвтрүүлгийн ивент тэгчээр эрч хүчийг сэргээх Даби Унда. Нэвтрүүлгийн ивент тэгчээр Түнтгэр Манту, үндэсний үйлдвэрлэл, Монгол амт. Танд хамгийн сайхан амтыг мэдрүүлнэ. Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнгүй хүргэнэ. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөвөрлөн ашиглах боломжтой, бат бөх удаан эдлгээтэй, байгаль дээлтэй, таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 тэг 2 98 тэг 9 88 тэг 2 98 56. Нэвтрүүлгийн ивент тэгчээр Алтан босхын хишиг компани, эрүүл мэндэ нэг халбаг хушгины нунтгаар дэмжиж. Нэвтрүүлгийн ивент тэгчээр Шуутай гол компани, өвөг дээдсийн хоол цайны соёлыг 100 зам брэндтэй сэтгэлээ шингээж бүтээв. Нэвтрүүлгийн ивент тэгчээр Сүнгэр компани, уламжлалт, борцтой, борцогтой, хийцтэй цай, Монгол амт. Нэвтрүүлгийн ивент тэгчээр Үлзийд тал компани, Бүхрийн борц, уламжлалт, Монгол зоог. Нэвтрүүлгийн ивент тэгчээр монголчуудын хүндэтгэл бахархлын бэлэгдэл мөнгөн аяга, оргилон мөнгөн аяга, мөнгөн аягны уламжлалт хийц. Хулсны хандтай аяг тавг угаагч, бүтээгдэхүүний давуу талууд байгаль орчин дээлтэй эко хэрэглээ. Нэг туслаар хоолны тос бохирдлыг үр дүнтэй арилгана. Тусгаал нь нэмсэн чийгшүүлэгч найрлаган гарын арсыг хураашуулахгүй, харшил үүсэхгүй. Аяг тавган дээр савнгийн үлдэгдэл үлдээхгүй, гадаргууг маш сайн цэвэрлэнэ. Бэрсүүд жүржийн ох нэмсэн тул зөөлөн сэргээгч үнэртэй. Гэр бүлийн хэрэглээг Green Leaf Martas. Холбогдох утас 9912 тэгс тэг 2 88 3 53 11. Манай компани сайдын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, дахианы тэжээл, уулын тэжээлүүдийг импортоор оруулж ирж байгуулга болон элчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчим засгийн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр тэжээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 717 77 57 95 11 44 97 80 4 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нэвтрүүлгийн ивент тэгчээр Mission Oil Mongolia 100 жилийн түүхтэй Японы тэргүүлэгч хүнсний тос. Mission Oil албан ёсны нэртэйгээр худалдаалагдж эхэллээ. Нэвтрүүлгийн ивент тэгчээр мөн хурлан Монгол үндэсний дээл, уламжлалт өв соёлоо эрхэмлэн бэдлээ. Мөн хурлан Мал сурган сайхан данг. Дажгүй сайхан. Цас ихтэй жоохон өвөл боллоо одоо энэ жил. Тэглээ. Монголын хэмжээнд л жоохон чочрог өдөрлөө шүү сайн хэсэг. Зарим газар нэг намар их цас боллоо. Тэр нь жоохон хайлтаа зарим газар мөсөн зууд болоод ах шиг байна.
За сүрэг тарган сайхан үлдэж гин удаа. Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. Эсгээ дуртны нэвтрүүлгээр одоо ингээд алтан болог сум дээр 5-6 онцлоо. Оо за. Монголоо төөрөөл одоо яваад байна да тэгэл. Одоо манай нэвтрүүлгийг одоо таад маань одоо үзэдгүү бид. Үзэн. Ааха. Одоо ороод ирсэн байна да. Хаа сайгүй л явж байдаг шүү дээ. Аа. Ястал хаасайг үл явж байгаа хнэр. Монголынхаа бүх сумдуудаар яваал гэж явж байна гэх. Сумын төв дээр нэг хэд хоног ажиллаж та байсан. Нэг сум. Танаас ч 3 цэцэрлэгтэй юм ба штэ. Тий. 3 цэцэрлэгээр орлоо. За. Сургуулаар нь орлоо, музейгээр нь орлоо. Давшаага малчин айлуудаар бас яваад байгуудаараа. Оо за. Тэгээ танаах руу чи нааш ярих бас зам ам гаргуулж байгаа. Тэгээ нааш бас нэг явах засаг даргын тамга газар хүмүүс явж байна. Оо за. Тэднэртэйгээ нэг зүг чиг нь бас нэг заалгуулаад тэгээ наашаа ирлээ. За. Сингл айлуудаар тэгэл ороод явчих тийм бид нар чи нэг л. За очлоо шүү тийм бэл дээр их үгүй гинтлгүүрээ дэгдэг юм шүү дээ. Тийм байна. Давхад өрөөдөр таны малгаагаар л танилаа өрөөж. Энэ малгай дээр миний царинаас илүү хүн танд юм шиг байгаа юм аа. Энэ ч тайлцаа хүн танихгүй. Өнөөдөр хүй сайн байна уу та гэх. Тийм шүү дээ. Дарахгүй л одоо 3 жил тасралтгүй явж шүү дээ. Өнөөдөр 80 гаруй сумдуудаар явж энэ малчин төвнийхээ бас нэг ард түмнийхээ одоо тэгэл одоо тань мэдээгүй соён гэгэрүүлэх гэл одоо олон л одоо газруудаар явж их л юмэг одоо бас өөрөө ч бас сурж байна. Ямар ч сайхан ариун түүх байдаг энэ манай Монгол их орн гэдэг ч юм. Ямар ч олон ястан үндэстэн өөр энэ тэр удам дамжсан улбааж ирсэн сайхан соёл түүх сургаал гэдэг одоо амьдрал тэр энэ байгалийн одоо халуун хүүтэн уур амьсгал дасан зохицох ухаан тий. Цаана бүр нэг газар бүр онцлог бай шүү. За уугуул нутаг хаанхын гаралтай айлууд Манай ачуу. Манай тий. Зээ юу. Манай Хөвсгөл аймгийн За. Баян зүрхийн. Тий, Баян зүрх болсод. Манай аав Хөвсгөл аймгийн Баян зүрх. Зөв. Манай ээж болохоор одоо уулган голын одоо игүүрийн хүм 70 Хөвсгөл аймгийн. Тий, хоёулаа Хөвсгөл аймгийн гаралтай. Тэгээд 70 онд энэ Жилэнг аймгийн Алтан булагт илгээлтийн малчин гэдэг юугаар ирээл тэгэл тэр чигээрээ. Тэр үед чинь газраас хүмүүс их ирсэн юм байл л шүү дээ. Оо тий. Сум болон илгээлт үед чинь Монголын хэмжээнд л явж исэн юм шүү дээ. Бүх аймаг руу. Хэдэн настай? Одоо 2-тай. 2 Одоо тэгэл хантай байгаа ч. Оо хантай. Хүүхдийн дуу чимээж бас нэг байхаар чинь их сайхан шүү дээ хүүхэд байгаа газар. Өө юмэд ийх үү? Заримдаа гайгүй. Аав ээж нь одоо Аав ээж нь Улаанбаатар хотод зур. тий ажил хийж байгаа. Төрсөн нутаг болохоор өөрийн төрсөн. Тэ би яг энд 70 онд ирээл тэгэл энд ирээл гарсан. Ихч болохоор одоо аав ээж нь. Би уг гарал бол Өвөрхангай аймгийн Богдсум. Өвөрхангай аймгийн Богдсум. Тийм тэгээд манай аав 71 онд Дармговын Зүүн Баянгийн цэргийн ангид офицероор очиод тэнд 88 он хүртэл би өөрөө тэнд байж байгаа хотод 4 жил сургууль төгсөөд 91 он төгсөж очиод тэгээд энэ хүнтэй суугч ирээд одоо энэ нутагт ирээд 33 жил болчихж байгаа юм байна. Өөх зөв. Ер нь энэ нутгийн хүн гэж хэлж болохоор болоод байгаа шүү. Тийм биш дээ. Тэгэлгүй яах вэ? Одоо энэ нутгийн уугуул иргэд болсон байна. Аав ээж одоо ихнэр тийм одоо Өвөрхангай аймгаас гаралтай ч тийм. Хоёр маань одоо тэгээд энэ нутгийн хүмүүс болсон байна шүү дээ. За. Өвөрхангай аймгийн Богдсумч бас л сайхан нутаг шүү дээ. Арцдын үүргэл тий. Би очсон. 100 жилээр очсон уу та? Үгүй. Сайхан 100 жил болсон тий. Тэгсэн. 100 жилээр нь бас бид нар очсон. Тэгээд Өвөрхангай аймгийн Богдсумчинд бас сайхан нутаг. Өвөрхангайд чи өөр 3 жил болсон. Богдсум руу айгүй ялангуяа Богдсум руу нэлээ очиж бас явдаг. Нэвтрүүлгээрээс нийлээд очсон. Сайхан нутаг бас. Харин Таяр мандаг бол одоо тэгэл энэ нутгийн од баг уугуул болсон байх шүү дээ тэгэл. Эндээ тэгэл одоо 33 жил амьдарч юу тий. Зөв зөв. Малчин хүн гэдэг чинь тэгэл одоо байнгын л одоо
хөдөлж өгдөг мянган мэрэгчлэл одоо эзэн шүү дээ тэгэл. Амралт байна уу? Байдгүй тий. Байнга л зэрэг хийж өгдөг. Ер нь амархаас тийм амарна гэдэг ойлголт юм толгойд юм байдгүй тий. Байхгүй. Хитэн малаа Хэдүүлж яваа тэгэл. За том үнэтэй нэг мэдлээ. За Монгол хүн байна. Үгүй навч. Амар байна уу? За зүрх тархан сайхан үлдэж гин үү? За ингээд энэ яд вэ? Үнэрлэх нь шүү. Оо яг тэр. Ясандаа цусандаа бүрэн байдаг байхгүй юу? Үгийг хэлж чадахгүй үйл хөдлөр байгаа шүү дээ ингээд ш. Дундаа ер нь бол хаагаар тусах. Дундаа бид нар ширн одоо энэ дээр л байна шүү дээ. Энд дээр байна. Энэ дээрээс энэ дээр л одоо энэ манай энэ ави хайр бүгд тэгэл урдаа гоё том бойлтой тэгээ намар нь бойл нонгооч хэдэн мал сайхан бойл руугаа зунал жоохон нөгөө будаа хэрэлүүн орчих гол нэг жоохон тиймэрхүүл ажилтаа л тэгээ зусдаг шүү дээ. Маллахын хажуугаараас өөр одоос ардын авьяастан байна уу? Өөр нөгөө манай хадам аавч юм ардын авьяастан хүн байсан. Зөв. Тэгээд тэрнээс л олбалж сурж. Тий, сурж яаж. Гүн хэдэн мөрт үг бичээд ингэ чи Монгол хүний наа захын хүнд л одоо байдаг юм шүү дээ тий. Гэхдээ тэр дотор бас үнэн үгээр орсож байдаг тий. Ер нь бодит амьдралаас нь иш татдаг юм шиг байдаг шүү дээ. Ер нь бол дээр үе одоо тэр нэг дуу язгуурлаг хөгч юм гэдэг юм чи бас нэг тий. Зүгээр нэг одоо нэг үгний толгой холбогдгүй тэр амьдралын одоо бүхэл одоо тэр бодит амьдралаас иш татаал тэр болж исэн юмыг л бүгдийг жоохон шүлэг өнд бас оруулж уйлдуулж бас өгдөг. Тэрийг ингээ сайн ингээ сонсоод бол үн тэрүүгээр ч гэсэн одоо бас үнэн үг яваад тэр дуу шүлгэр ч гэсэн хүнийг одоо сайхан дуулдаг хоолойтой биш сэтгэлээсээ ингээд ер нь ингээд гаргаад явж байгаа юм хүний сэтгэл төрдөг тэрүүгээрч хүн юм домнжээдэг юм гэрдэг шээ тий. Манай хадам аач өөрөө их шогч хүн. Одоо ингээл хүн хараад явал энийгээл тэгэл өөрөө зохиогоол дуулаад ятдаг. Тийм. Дахад ясны хүмүүс юм тийм хүмүүс идэм шиг байна. Нэвтрүүлгийн ивент төгчээр ГГ Гоёл брэнд Монголын уламжлалт өв соёл зүү ороож ойсон арьсан ширэн бүс нарийн гар урлал уруухан чамин тансах хийц бат бүх чанараараа өвлөгдөн үлдэх үн цэнийг бид урлан ГГ Гоёл брэнд. Нэвтрүүлгийн ивент төгчээр монголчуудын хүндэтгэл бахархлын бэлэгдэл мөнгөн аяга орглон мөнгөн аягны уламжлалт хийц. Нэвтрүүлгийн ивент төгчээр эргэлт бүрэн итгэл даах сонголт Ноц компани. Нэвтрүүлгийн ивент төгчээр Camvel брэнд Энгний хоормог өдөр бүр ирүүлжээ. Хушгины самрын унтаг эрүүл мэндэ нэг халбгаар дэмжээ. Омега 3 болон лецитинээр баялаг тул анхаарал төвлөрөл ой тогтоолтыг дэмжинэ. Ханаагүй тосны хүчлүүд нь зүрх судасны үйл ажиллагааг хамгаалж, Е-амин дэмийн антиоксидант нь арсыг толгор, залуу харагдуул гол боловсруулалт сайжруулж, стресс бууруулж, тайвшруулан нойрыг дэмжих онцгой давуу талтай. Байгалийн гаралтай бүх насныхан тохиромжтой смути, каш, сүү өглөөний хүнсэнд амархан, амтрахан хэрэглээрэй. 86 23 93 10. Нэвтрүүлгийн ивент төгчээр Ариун фарм галгүйч буцлан тансаг амтыг богино хугацаанд. Ивент тэтгэгч Итүүгэн урлан бид чанарыг эрхэмлэн урлан. Нэвтрүүлгийн ивент төгчээр Triple M 100% далайн байцааны шаржигнуур чипс. Triple M далайн байцааны чипс нь 100% байгалийн гаралтай далайн байцаагаар хийгдсэн эрүүл мэндэд ээлтэй амин дэм эрдэс бодисоор баялаг хамгийн амт гоёхон цаас дахин боловсруулаагүй байгалийн анхдагч түүхий дээр хийсэн 100% эко цаас дахин боловсруулалтанд ороогүй учраас эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй, химийн бодис агуулаагүй, нэм бактери үржүүлэхгүй, харшил үүсгэхгүй, зөөлөн, ус даах чадвар сайтай хамгийн сайн эко бүтээгдэхүүн юм.
өдөр тутамдаа эко бүтээгдэхүүн хэрэглэж зуршил болгоцгоё. Холбогдох дугаар 7712 66 55. Хоёрхан брэнд. Бермуда 250 энгийн мотортой Evoque Max 200 мотортой кросснууд бэлэн худалдаалж байна. Давуу тал сайн бэхэлгээ, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, зөөлөн явдалтай, хянах электрон дохио ледтэй. Угсрахад маш хялбар, үйлдвэрээсээ ихэнх эд анги нь угсраатай ирдэг. Хойд амортизатор 2 төвшөнд өндөр намаа тохируулдаг. Мотор хороопондоо 1 жилийн баталгаатай. Бүх сэлбэг үйлдвэрээс ирдэг. Оригинал. Засвар үйлчлэгээний зардал маш бага. Хөдөө орнуудын унаанд тавьж явуулан. Утас 8079 8080 9976 6969. Мөн хаан банк болон банк бусаар 48 сар хүртэлх хугацаатай урьдчилгаагүй зээл гаргана. Зээлтэй холбоотой мэдээллийг 8916 тэг дугаараас асуугаарай. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр алаг хучлага, зулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг, Нарт хотхон, утас 8867 1110 9967 1110. Нэвтрүүлгийн ивент төгч Triple M 100% далайн байцааны шаржигнуур чипс. Triple M далайн байцааны чипс нь 100% байгалийн гаралтай далайн байцаагаар хийгдсэн эрүүл мэндэд ээлтэй амин дэм эрдэс бодисоор баялаг хамгийн амттай. Нэвтрүүлгийн ивент төгч ГГ Гоёл брэнд Монголын уламжлалт өв соёл зүү ороож ойсон арьсан ширэн бүс нарийн гар урлал ур ухаан чамин тансах хийц бат бөх чанараараа өвлөгдөн үлдэх үн цэнийг бид урлан ГГ Гоёл брэнд. Энэ одоо юу вэ? Юу вэ? Гоё амттай юм байл одоо энэ. Нөгөө ямар ургамал байна юу? Зэрлэг чангаанз гэж байдаг штэ. Зэрлэг чангаан. Тий. Одоо ууланд дургаад энэ. Энэ одоо хаанаас урж байна? Манай Сэлэнгэ аймагт их ургадаг. Энэ манай урд урган Сэлэнгэ аймгийн тий одоо Сэлэнгэ аймагт Шаамар тийм үү. Тэгээд их урганоо энэ Дулаан хаа маань бүх сумдаа ихэн сумаар л ургана. Наад зэрлэг чангаанзыг ингээд дараад юу ийгээд ингээд нэг ясны одоо юу юм да. Энэ бөөрн тэгсэн. Ингээд тэгээд хандл тий нэг ясны одоо ингээд дараа заахан хийгээд тэгээд компот маягийн тэгээд наад чинь. Тэм өөрөө ишиглэн жимс болохоор бөөрн тэгсэн. Би чангаанзыг Монголд урж ирсэн гэж анх удаа сонсч байна. Тий маань Гаднаас одоо чангаан жимсийг л одоо орж ирж идэг тий. Тэгтээ нь одоо энд ургад юм. Тий зэрлэг чангаанз гэж. Тэрүүгээр их онцтой. Айгу богн настай юм жимс ургамл байдгийг. Тий. Хэдхэн хоног л ургаал тэгэл өөрөө юу хагаад гүйцэд болоод ихээр мултраад унцдаг. Сэлэнгийнх бүгдөө мэдэх үү? Оо мэдэхгүй тэгээд мэдхгүй бар зөөхөн мэдхгүй нэг сайн мэдхгүй. Хэрвээ нэг одоо Монголд ургаад Монгол чангаан гэсэн хүмүүс бол илүү сайн мэднэ. Тэгэхээр мэддэл их цөөхөн бай. Би одоо анх удаа сонсч байна. Энийг одоо гаднаас оруулж ирдэг. Чангаан зэмсэг оруулж ирдэг чинь Монголын хөрсөнд бас их юм ороод юм байлээ шүү. Одоо би энэ сая Сэлэнгэ аймгийн баруун мөрөн сумд очсон чинь нөгөө шарвуудаа хүртэл тэнд тарьж исэн юм байна. За. Шарвуудаа. Одоо урдаас цагаан будаа хүртэл тарьж исэн байлээ шүү монголчууд чинь. Энийг одоо та хоёр маань өөрсдөө хийсэн. Та хоёрын бие. Өөрснөө. Та хоёроос одоо ингэж хийж байгаа айл байна уу? Байхгүй. Энэ ч одоо бүртгүүлмээр юм биш та. Одоо тэгэл бас нэг хүн би бас энийг жинхэнэ голж байгаа. Тэр хүнтэйгээ бас энэ технологи таанаас сурсан. Манай нэг найз 30 гаруй жил Японд амьдраад ирсэн. Нара. Тэгээд одоо энэ үү тий? Тий. Тэгээ Японд амьдарч ирээд энэ чангаанз гэдэг юм чинь хаана ургадгийг ингээд асуухаар нь энэ манай энэгээр ургадаг штэ гэсэн. Тэгсэн чинь наадах чинь түүж аваад Япон технологи наадах чинь. Дарж байгаа нь. Тэгээд наадах чинь ингэж дарнаа. Тийм зүгээр тийм хин дуртай үнэ авчиад тийм боцсон уусанд хийгээд
эсэн саагаар хийгээд авдаг. Энэ өөр эсэлттэй жимс болохоор технологи технологийн нь бол яг Япон байж бол жимс нь өөрөө жимс нь Монгол. Монгол. Тий, яг одоо зүгээр ингэж хийдэг гэдэг нь Японоор нэг тийм л юм бол мэдсэн юм шиг байгаа. Тэр одоо юугаар Энэ ямар гоё юм бэ? Тий, тэгээд Монголд наадах чинь дарсан. Ингээ жимс нь ич болно. Болно. Имчилгээрээ зориулсан. Имчилгээний сайн байдаг. бүр сахарын цай. Одоо сахар өвчтөө юм. Тий, сахар өвчтөө одоо энэ юу юм уу? Бөөрн та ялангуяа бүр. Ямар их ховор нандин ямиг одоо ер нь амтал сууна би одоо баярлалаа. За. Энэ Монгол одоо Чангаас одоо урагдсан байр шүү нэр. Энэ Монголын хөрш оронд одоо байгальд бол маш олон төрлийн одоо ургаж байгаа шүү дээ. Одоо хүмүүс өөрсдөө таниад авч чадвал тийм ээ. Аа. Бөөрн цай, Сахарын цай. Тий. Тэгээд ер нь л тэгээд би цай наач ямар тийм юу байхгүй болохоор яг байгалийн өөр манай энэ урд ууландаас ургадаг юм. Газар одоо яг ой савыг дагж гинөө ямар газар ургадаг юм. Энэ жоохон нөмөрдөө маягаар л нөмөр газар л ургаад идэв. Тэгээ нөгөө өндөр мод. тий өндөр тийм нөмөрдөө. Навсаад байгаа. Хэдэн сард ургадаг юм? 5 сарын 5 сарын ихээр Бүр ургаад. эрт ургадаг юм. тий. Тэгэл хэдхэн оноод өөрөө унаад алгуулчихна. Ерөөсөө хоногоор явах уу? Хоногоор тийм нөгөө Сар мар болохгүй. байхгүй. Зүгээр эхлээд цэцэг гарч ирээд нэг гоё цэцэг ингээд бүр ягаан цэцэг гарч байгаа. Тий. Тэгэл өөрөө ингээд болоод ихээр Тэгээд юу унсоо навдаг юм уу? үгүй тэр яг ингээд болсон хань тий. Энийг бол одоо сум орд нутгаас төдөөгүй Монголын хүнс үдэ аж ахуй үйлдвэр байна уу? Жижиг дунд үйлдвэр талаас нь таныг дэмжиж ажилласыг би бодож байна. Хөрхөн үйлдвэр болгоод энийг одоо нөгөө өшөөлөө нэг одоо нөгөө үйлдвэрийн тоног төхөөрөмж яагаад те сав баглаанд оруулаад явал ингээ уухаар ерөөсөө нэг тийм ерөөсөө л юу амтагдж шүү дээ Чанганз нь. Энэ сахар бол жоох орно те. Тий, сахар жоох орно. Энэ өөрөө Чихэрлэг орно. Өөрийнх нь. Тэгтээ ингээд амтлаад үзэхээр яг л нөгөө Чанган амтагдж байна. Өөрөө бол жоохон сахар юутай шүү дээ. тий. Гэтэ энэ бол яг имчилгээ маягаар ингээд уух уу? Имчилгээ маягаар. Одоо яг ундаашгал ер нь хэрэг. Үгүй имчилгээ маягаар тэгээд яг уу гэсэн үедээ бол хамаагүй уuna яах ч. Ууж уу. Гэтэ бүр сахар. Тий, тэгвэр яг уужлынханд өөр имчилгээний тийм нэг нарийн тийм юугаар бол биш. Наач яг эмийн ургамал болохоор жимс нэгээс нь одоо зэрлэг Чанганз гэж нэг юм бүр том болоод ирдэг хгүй эрхөө. Танд одоо энийг өшөж чааш нэгээд үйлдвэр болгоод ингээд бодол байна уу? Зорилго байна уу та ярьд маань? За ер нь нэг тийм яг чиглэлийн бол байхгүй байгаа. Өөрийнхөө хэмжээнд л ингээл өөрийнхөө гэртэл уугаал тэгэл байж идэв шүү дээ. Тэрнээс биш. Энийг одоо таад маань ингээд түүгээд ингээд аваад жуус болоод ингээд сайхан болгоод имчилгээний маягаар яг тэр бүр сахар өвчин талаас нь ягаад ингээд судалгаанд юу лаборатори юу нарийн юм гаргаад гаднаас орж ирж байгаа Чанганз энэ Монголын ялангуяа энэ хөрсөнд орж Чанганз орсон. Өөр шүү. Байгаль цаг үеэд агаад. Өшөө нарийн судалгааг нь хийлгээд технологийн нөгөө лабораторид энэ хүний бид ямар ач тустай байна. Өшөө бүр одоо тэр сахар өвчнөөс илүү өшөө юунд их сайн байна гэдгийг гаргаад тэгээд энийг одоо тэр яг ангаах ухаан талаас нь ундааны хэрэглэн талаас биш хүнийг эмчлэх талаас нь гаргаад бүтээгдэхүүн болгоод ингээд явбал илүү одоо бас хүн ардтай ээлтэй өгөөжтэй эрүүл мэнд ач тустай бас юм болох болов уу гэж бодож байна. Нэг Монголын хөрш оронд урсан Чанганз гаднаас орж байгаа Чанганз юм сөрөөр. Тэнгуүтээ энд яг ургаж байгаа газар дотор бүсийн нэг өшөө илүү жоох нөгөө хяналтанд даваад нөгөө арчилгаа бордоо юм дээр жоох анхаарад энэ чинь хүн тарихгүй өөр юм байгалийн аясаар нэвж байгаа бас нэг хүний оролцоо хэрэг болно доо. Тэ? Хяналт хэрэг болно доо жоохон одоо мал зал яваад нөгөө ингэж хөнөө тэрийн жоох ингээд нэг одоо хамгаалсыгээд ингэдэг юм уу. Энэ бол нэр Монголд одоо Чанганз орж ийн гэдэг бол монголчууд төдийг мэдэхгүй шүү нэр. Гаднаас орж ийн. Энийг ангаах ухаантайг хослуулаад таад маань ингээ явах юм бол тийм хүний тус айгүй эрүүл мэнд ач тустай хийж байгаа та нар ч гэсэн их буян авчирж өгнө.